Хэрэгчлөө тусгаар тогтнолоо сэргээ манд уусны 111 жилийн ой баярын мэнд хүргье. Энэ өдрийг тохиолдуулан Богд хаант Монгол улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг Чинван Хамдаржин тухай мэдээллийг оруулахаар бэлтлээ. Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн тусгаар тогтнолын төлөө Манжийн дарлын эсрэг тууштай тэмцэгч Богд хаант Монгол улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч нь Эрдэнэ даачин Чинван Минжидоржийн Хамдарж юм. Эрдэнэ даачин Чинван Хамдарж Эрдэнэ Чинван Цэрэндоржийн хүү гүн Минжидоржийн гэр бүлд 1869 он буюу Шаргачин могой жилд төрсөн. Хамдарж ван нь Батмөх Даян хааны отгон хүү Гэрсэнзийн шууд удмын Алтан уургийн сурвалжит хүн. Бага нас Хамдарж ван бага насаа гол төлөв орны тансаг амьдралд өнгөрөөжээ. Зуны цагт Минжидорж гүнгийнх Булган уулын зүүн суг хан жаргалтын өвөр гэх мэт өсгөлд нутгаар цусна. Хамдарж вангийн бага насны амьдралд түүний их сосор хатны саруул ухаан ажил хичээнгүй чанар асар ихээр нөлөөлжээ. Гүн Минжидорж тэр үеийн эхс дээдсийн нэгэн адил Хамдарж ноёнтонд гэрийн багш Дангайг авч 6-аас 7-наас орчимд нь Монгол бичиг заалгаж эхэлсэн ба багш нь Монгол бичигт гармангай, манж, төв төлийг сайн мэддэг, төөрт ёс, эрх зүй, дорн дахны бүүн ухааныг нилээд гадарладаг, вангийн хүрээнд номтой нэгэнд тооцогддог томоохон сэхэтний нэг байжээ. 1880 онд түүний эцэг Минжидорж бие барснаар тэдний гэр бүлд асар их хүнд гар цохирол учирсан бөгөөд амьдралаа залгуулах хатуу алба түүний нуруунд дээр ирсэн. Өөрийн хүүгээ алдсан Цэрэндорж ван гол найдалгаа ач хүү Хамдарж доон тавих болжээ. Энэ хугацаанд өвөг эцэг нь Ханд ванг хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцуулж манж хятад хэлийг сайн сургаж сайжруулсан. Ханд ван 23 настайдаа 1892 онд засаг хошоо Чинвангийн 8 дахь үеийг залгамжилсан байна. Тэр үед хошуу захирагч болсон хүн Манжийн Чин улсын хаанд биеэн үзүүлэх ёстой байсан бөгөөд Манжийн хааны ордны хатуу жиг жайгийн улмаас Ханд ванг хаантай нүүр учруулаагүй байна. Учир нь вантан цагаан улаан бурхнаар өвдөөгүй байсан гэдэг. Залуу ноёны өмнө нэг талаар хушуу нутгаа өөр татаж амжилах ардынхаа итгэлийг олох, нөгөө талаар манж, хятад, төвд Монголын эхс дээдсийн ааш аягийг тааруулж, учрыг олж харьцах аягүй асуудал тулгарв. Нэгэнт улс гүрнээрэн харин иргэшээлд байгаа нөхцөлд юм л бол гэдийн цахлах аргагүй. Бас үргэлж толгой гудааж бүхэлзэх бүрч хэцүү байжээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл 1900 онд Манжийн хаан Чинванг хүлээж авчээ. Уулзалтаар Бадаргуут төр хаан "За хөө, чиний хушуу баруунаас зүүн тийш, хойноос урагш хэдэн газар юмтай" хэмээн басангүй асуухад Хамдарж ван "Манай халхад хушуу нутгийнхаа хэмжээг газраар биш, өртөөгөөр хэлцдэг. Өрнөөс дорн хүртэл 12 өртөө" хэмээн даруухан мөртлөө төв ихэмсгээр хариулсан байна. Үүнийг мэдсэн Цюши хатан үнэхээр сэргэлэн залуу хэмээн манжилсан гэдэг. Чинван Хамдарж үндэсний ноёд эхэлсийн эрх ям хязгаарлагдаж албат иргэд нь хоосорч байгаад ихэд дургуутсаж байжээ. Ингээд 1890 онд улайстай амбан монголчуудад дааж давшгүй алба говьчуур ноогдуулж элбээр дарлаж үе тухай Жалханц гэгэн ялгуулсан хутагт Дамбижа буюу Жаалам нарын хамтаар Бээжинд зарга мэдүүлэхдээ хэрэг явдал цаашид ийм байвал монголчууд зэвсэг барихаас өөр аргагүй төрнө хэмээн Чин улсын эрх баригчдад анхааруулжээ. Энэ явдлын дараагаар тэднийг мөшгөн мөрдөж, шахаж хавчиж эхэлсэн агаад энэ хэргийг мөрдөхийг Ханд вангийн өвөг эцэг Цэрэндоржид даатгахад тэрбээр уг хэргийн учгийг мэдж
байсан учраас арга цаалан хаасайлж тэднийг цааслахгүй байхыг Бээжингээс хүсэж байсан. Бээжин хотод 1903 онд Хан Доржван алхын ноёдын түр жасаанд ээлж тааран очиж төрийн хэрэг хэлцэхэд оролцсон нь Манжин хааны бодлогын цаад санааг илүү сайн таньж мэдэх болцоог олгожээ. Манжин төр Ханд Ванд Ямб хэрэгэм цанилан бүллөө шагнал чамгүй хүртээж олон 10 зэрэг нэмж тэмдэглэж байсан боловч буруу илэгтэн хэмээн хардаж мушгин тантаа хойш тавиагүй байна. Хан Доржиг өвгөцсгшг нь дээгүүрхэн албан тушаалд тавихаас аль болохоор болгоомжуулж ойр зуурхан аргамжилж алхах гიშгэх бүрийг нь ажин тагнаж байв. Бээжингийн эрх баригчид Хан Доржвангийн цаад санааг мэдж итгэл муутай хүмүүсийн дансанд оруулсан байсан. Английн түрэмгийлээс зугтсан 13 дугаар Далай лам Төвдөн Жамц 1904 оны 10 дугаар сард ойр дотн Шадар нөхдийнхөө хамт хүрээнд ирсэн. Далай лам, Бурайдын Хамбал лам, Афган Доржив, Лааранбек даган Оросын цагаан хааны нөмөр нөөлөгт хорогдох санаатай Монголд ирсэн. Манж Чин улсын засгийн газар түүнийг сүйд болон хүлээж авахгүй байхыг их хүрээний Манж, Төвд, Монголын эрх баригчдад чандлан тушаасан хэдиж Далай ламыг сүсгсгэлэн биширсэн олонний давлгааг хэн ч хориглож чадсангүй. Тэр бүхэл өөр байгаль Астраханаас хүртэл шарын шашинтан монголчууд цовгон ирж мөргөжээ. Хол ойрын сүсгтэн олноос өргөл барьц авсаар Далай лам ихээхэн хөлжиж бэлдсэн гэдэг. Далай ламын нэр хүнд богд Жавдсандамбын нэр хүндэд нөлөөлн түүнийг дарж эхэлсэн учраас богдын талынх нь Далай ламыг хавчиж гисэн түүнд хэцүү байсан бөгөөд тэрбээр Чиван Хан Доржийн багш Дандар Агарамбын урилгаар Вангийн хүрээнд анир чимээгүй өвлжжээ. Далай лам Вангийн хүрээнд өвлжөхдөө Хан Доржвантай байнга уулзаж санаа бодлоо солилцож байсны дотор Монгол улс Цагаан хаанд Орос улстай хил залгасан учраас хорвоогийн бусад гүрнүүтэй холбоо тогтоож болмоор юм байна гэсэн байдаг. Далай лам нь Ханд Чивангийн багш Дандар Агарамтай ном хаялцаж түүнд ялагцнаа хүлээн зөвшөөрж шав барилцсан байна. Үүнд дургуйлгсан шадарлаж явсан лам нар нь Далай ламд хатуу үг хэлж хүндээ хөнгнөөс өгч хөдөөний хийдийн ламд шав орлоо хэмээн зэмлэсэнд үүнийг ницаах зорилгоор өөрийг нь дагаж ирсэн номч хамт зэрэг нилээд номтой гівш нараа Дандар Агарамтай ном хаялцуулахад Агарамбыг дийлэх лам гараагүй бөгөөд ингэснээр тэдний хил ам дарагджээ. Далай лам Монголд ирсэн. Ялангуяа Вангийн хүрээнд хэдэн сар саацсан цэвэр шашин номын бус улс төрийн тухайлбал монголоор дамжин хаант Оростой холбоо барихын хамт Монголын эрхэс дээдс лам нартай Манжаас тусгаарлах санал солилцох, цаашид хүчээ хамтдах холын байдалтай байсан гэжээ. Манж Чин улс Монголд шин засгийн бодлоо хүчлэн дэлгэрүүлж эхлэв. Иймд Чиван Хан Доржийн Манж Хятадын дарлаас ангижрах гэсэн улс төрийн үйл ажиллагаа улам идэвхжижээ. Энэ үед Далай ламыг даган одсон хүүг нь Манж Чин улс зэрлэгээр цаазаасанд Ханд Ванд хорсон зөөжиж монхор хүүгээсээ хагацах хэцүүч Монголоос хагацаагүй цагт болно. Жанжхүүгийн даваанаас нааш Хятад шаахан мөр бүү гарга хэмээх алдарт үгэн хэлж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө эргэлт буцалтгүй эрсэлэн тэмцжээ. Манж Чин улс шин засгийн бодлого гэгчээ хэрэгжүүлэхийн тулд Монголын олон хушуудаас судалгаа шаардаж 18 үзүүлэлтээр орон нутгийн байгалийн баялагын мэдээ гаргуулахаар шаардахад Дайч Вангийн хушуу ихэнх асуултанд байхгүй хэмээн хариулсан. Тус хушууны эрх баригчид 1907 онд энэ судалгааг шалгахаар зарилгаар зарагдсан Манж Монгол төшмөдөд өртөө унаа нийлүүлэхээс татгалзаж хүрээний амбан сайдын яамд тамгагүй цагаан бичиг хөргүүлж уг албыг тасалдуулсан байдаг. Улмаар 1909 оны сүүлчээр халахын бүх аймаг хушуудаас дахин 18 зүйлийн чухал судалгааг хугацаа тогтоож гаргуулахад Хан Дорж Чивангийн тэргүүтээ Түшээд хаан аймгийн 5 хушуу тогтоосон хугацаанд гаргаж өгөлгүй цааргалж байжээ. Энэ бүхэн нэг талаар Манжин Чин улсын шин засгийн бодлогыг Монгол түмэн эсэргүүцэж их нутгаа онгон байдлаар нь хадгалахыг ирмэлзэж нөгөө талаар Ханд Ван нарын дэвшилт үзүүлэлтнүүдийн Манж Хятадыг эсэргүүцсэн улс төрийн үйл ажиллагааны цар хүрээ өсөж байсны нотлогоо юм.